За сайн байцгаана уу? 5 сарын 1-ний өдрийн мэнд хүргэе. Happy 24 клубээс криптовалютын ханш, биткойн, алткойны өөрчлөлтийн талаар клубын зүгээс ямар алткойн дээр анхаарал хандуулж байгаа тухай ярина. За өнөөдөр 5 сарын 1. За биткойн яг одоо $5,363 доллартай тэнцсэн байна. Ханш бол өнөөдөр бол өсөлтөөр эхэллээ. Сарын эхний өдөр 5 сарын 1-нд $5,321 доллароос эхэлсэн байна. Одоо бол $5,365 буюу $42 өссөн байна. За Happy 24 клуб бол энэ биткойны шинжилгээг фундаментал болон техник анализыг хийж байгаа. Бид бол өмнөх бичлэг дээр бол энэ биткойны 200 хоногийн дундаж ханшийн дээдлийн явж байна. Дуудлын одоо 50 хоногийн дундаж ханштай ингээд огтлцсон. Огтлол бол алтан огтлцлоо. Энээс дэш бол ханшууд өсдөг. Өмнө болсон юм алтан огтлцлын дараа бол ханш бол огцсон өссөн талаа бичсэн нэгд. Хоёрд бол энэ 200 хоногийн ханшийг биткойны 200 хоногийн дундаж ханшийг биткойны ханш ингээд яг тухайн ханш ингээд доороосоо нэвтэрч өсөж ингээд огтлцож гарч ирж байгаа. Энээс хойш бол одоо бух зах зээлийн төлөв рүү орж байгаа гэдгийг ярьсан. Үүнээс гадна одоо 17 оны 11 сараас хойш ханш бол нэлээд огцсон өссөн. 11 сарын 18 оны 11 сарын 13-нд бол ханш 6,400-500 таа байж байгаа. 8 оны 27 хүртэл 11 сарын 27 хүртэл бол 3,800 хүртэл унаад 11 сараас хойш ингээд ханшны хэлбэлцэлтэйгээр дунджаар нэг 3,700 3,900 4,000-аас гарахгүй явж байгаад ингээд 4 сарын 2-нд бол огцом өсөлт хийгээд ингээд ханш өссөн байгаа. За биткойны тухайд бол иймэрхүү байгаа. Цаашдаа бид бол ханшийг өөрсдийн төлөвсөн ёсоор бол энэ 4 сарын 2-ноос хойш бол одоо $6,000 хүрнэ. Одоо ойролцоогоор $6,000 хүрээд буцаад доошоо өмнө 4,700 4,800 руу үнэ гэсэн юм одоо төлөв гаргасан. Үүний өмнө одоо яг ямар байдал үүсэх вэ гэхээр бидний үзэж байгаагаар энэ хоёр гуйвалж за энэ унж байгаа графикийн одоо шугам байна. Энэ бол өсөлтийн одоо шугам байна. 2 сарын 10-наас хойш бол ингээд биткойны ханш бол ингээд жигд өссөн. За энэ хоёр шугамны хооронд бол одоо уулзуутай ингээд биткойн ингэж ирж байгаа дэше огцом өсөд унах магадaltaй ийм төлөв ажиглагдаж байгаа. 1900 6,000 тодорхой хугацааны дараа ороод буцаж унана. Хэрвээ 6,000-ын эсэргүүцлийн шугамыг давах юм бол цаана 6,400-ийн эсэргүүцлийн шугам байгаа. Энэ хүрхүү яг ямар ч үсэн 5,900 6,000 хүрэх юм бол ингээд доошоо унах магадaltaй унахдаа 4,700 руу орох ийм төлөвтэй болов уу гэж бид тооцож байгаа. За нөгөө нэг зүйл нь бол яг биткойн дээр ингээд аваад үзэхэд бол хэмжээ бол нэлээд ихссэн байгаа. Одоо та нарт хэмжээ үзүүлье. Мөнгөнд өнгөсөн 4 сарын 2-нд бол 4 сарын 2-ноос хойш бол биткойн худалдаа авч байгаа юм сонирхол бол ихсэж байгаа нэг тарагдж байгаа. Мөнгөний хэмжээ бол ихсэн. Зах зээл рүү орж байгаа мөнгөний хэмжээ энэ хооронд бол нэлээд бага байсан. Одоо 4 сарын 2-ноос бол ихсэж эхэлсэн байна гэдэг ингээд харагдаж байна. За дараагийн нэг криптовалют бол энэ Ethereum байгаа. Ethereum-ийн талаар чуулган одоо бусад алткойнуудын талаар бид шинжилгээ хийхдээ 4 сарын 2-ыг ингээд онцолж авч утсан байгаа. Та бүгд энэ дээр бүх валютын дээр яг энэ зарчмыг ингээд авч үзээрэй. За 4 сарын 2-нд бол Ethereum $141 доллартай тэнцсэн байсан байна. Одоогоор өсөөд ингээд жоохон буцаж уналттай явж байгаа. $161 хавцаа ханш нь байна. 4 сарын 2-ны ханш руу ороогүй. Нэг өснө 4 сарын 2-нд
$141 өдрийн дотор одоо 3-ны өдөр гэхэд энэ бараг $165 хүрчээсэн байна. За энэ рүү бол буцаад ингээд Ethereum ханш бол 4 сарын 8 9.10-ны үед бол энэ ханшнаас өндөр байж байгаа буцаж унсан одоо 4 сарын 2-ны эхлэлийн ханшин дээр бол ороогүй учраас энэ дээр бас хүмүүс жоохон болгоомжтой хандах хэрэгтэй. Ethereum-ыг авах уу яах вэ тийм ээ тооцож үзэх хэрэгтэй. За хэмжээг нь аваад үзье биднээс. Хэмжээ бол одоо ингээд огцон өссөн байна. Та бүгд харж байна. За Ethereum хэмжээ. За ингээд. За энд бол маш их өссөн байна шүү дээ Ethereum хэмжээ. За нөгөө өндөр ханшны үзүүлэлттэй үе одоо энэ 18 оны $1400 бараг $500 хүрсэн $1400 үед бол мөнгөнд дүнгийн хэмжээ бол ийм байна. Энэ 365 сая дээдийнх нь доллар байхад өнөөдөр за энэ 4 сарын 2-нд бол $960 сая долларын Ethereum арилж ялагдсан байна. Тэгэхээр эндээс юу харагдаж байна? Ethereum-д хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгийн хэмжээ маш их байна. Энэ одоо криптовалютад бол нэлээд найдвар тавьсан байна гэж үзэж байна. Одоо энэ хамгийн доотлын ханш бол $82. Одоо энэ 18 оны 12 сараас хойш 19 он гарахад хамгийн доод ханш нь бол $101 хүрчихсэн байна. Өнөөдөр бол 161-тэй гэсэн тэ дөрөв. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ хараараа энэ алтан огцлцлоос дээш гарцсан байна. 200 хоногийн дунджийг нэвтэлсэн байна. Ethereum. За ийшээ хамгийн их одоо хөндлөн хэмжээгийн шугам дээр харагдвал $136 дээр хүмүүс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. За дараагийн зоос бол Ripple. Ripple бол та бүгд мэдчихэв. Эмээс нь бол тодорхойгүй. Нийлүүлэлт бол байнга улирал тутам хийж яадаг ийм криптовалют учраас та нар бүгд бас их болгоомжтой хандах хэрэгтэй. За хэмжээг нь аваад үзье. Binance Bridge дээр 18 оны 5 сараас хойш мэдээ байна. Finex Bridge-ийн Ripple-ийн график дээр харуул зүгээр болов энэ дээр бол 17 оны 5 сараас хойш дүн байна. Хэмжээг нь хараад үзье. Ripple дээр бол яг хоо бас 4 сарын 2-наас хойш нэлээд одоо хөрөнгө оруулагчдын сонирхол ихсэн боловч энэ дээр бол бидний хувьд бол бас өсөх магадлалтай боловч урт хугацаанд удаан хугацаанд өсөх болов уу гэж үзэж байна. Ерөнхий ханшны өсөлтийг дагж өсөх магадлалтай 200 хоногийн дундаж шугамны дор байгаа боловч энэ дээр бол эмээс хийж энэ банкнуудын A23 гэдэг консорциумоос нийлүүлэлтийг хийдэг банкнуудын одоо мөнгө гэж хэлэхэд болон төвлөрсөн юм удирдлагатай 4 сарын бидний нөгөө нэг дуртай ханш өөрчлөлт болсон өдрийг бол шар зураасаар тэмдэглэсэн байгаа. Бид энээс доош бол ханш унтсан байна. За 4 сарын 2-нд бол 0.31 центтэй байсан. Өсөөд буцаж унаад энэ 4 сарын 2-ны өсөлт үзүүлсэн өдрөөс доош унсан байна. 4 сарын 25 20-нд бол 0.28 цент хүрсэн байна. Одоо 0.32 центтэй болсон байна. 28 юм уу 5 дахь хагасаа өдөр авсан хүмүүс бол эндээс бишээ бас тодорхой хэмжээний өсөлт хийх боломжтой байсан байна. За Litecoin бол бас их сонирхол татж байгаа зоос байгаа. Алтан огтлцол бол энэ 3 сарын 15-нд явагдсан байна. 17 оны 11 сарын энэ цагаан шугамыг бол биднээс татсан. 17 оны 11 сарын ханш 11 сард хүрчээсэн доод ханшийг биднээс энэ цагаан шугамаар үзүүлсэн. $48. Өсөлт бол энэ дээр бол явагдаж байна. Алтан огцлол бол 3 сарын 15 болсноос өсөлтийн шугамыг бол ингээд нэвтрээд ороод ирсэн баг. Litecoin дээр бол бас тодорхой хэмжээгээр нийт криптовалютын ханш өсөх магадлалтай гэж үзээд энэ дээр биднээс баг зэрэг хөрөнгө оруулалт хийсэн байгаа.
хуваагдал нь бол энэ 6 сар болно. Урамшууллын хэмжээ хуваагдахаас өмнө бол бас огцон өсөх магадлалтай юм зогс байгаа. За Stellar криптовалютыг бид бас онцгойлон авч үзэж байна. Энэ хамгийн доотлын ханш нь бол 14 оны 11 сарын 8-нд 0.001 $227 хүрч ирсэн байна. Дээдлийн ханш нь бол 18 оны 1 сарын 4-нд 0.93 цент хүрч ирсэн байна. Одоогоор бол 0.1 центтэй тэнцсэн. За 4 сарын 2-ны өдөр 0.10644 центтэй тэнцсэн байсан. Өсөөд буцаад унтсан. Энэ Stellar дээр биднээс бас өсөх магадлалтай энийг бас сонирхож үзэж байгаа. За нөгөө нэг бас шинжилгээний одоо үзүүлэлтний 200 хоногийнхоо дундчийг бол ингээд ханшуул дэшээ огтлж гараагаа байгаа. Дараагийн зоос бол EOS. Binance биржих дээр 18 оны 5 сарын 29 байгаа учраас биднээс EOS-ийн Bitfinex биржийн үзүүлэлтүүдийг авч үзье. За энэ дээр бол алтан хугацаалцал бол энэ 4 сарын 5 хавцаа бусан 200 хоногийн дундчаас дээш нэвтрээд гарцсан байна. 3 сарын 26-нд 4 сарын 2-нд бол $4.2 байсан. Дээш өсөд 4 сарын 10-нд $6.8 хүрч ирсэн байна. Дугаар нэг хавцаар $5.1 тэнцсэн байна. За хэмжээг нь харъя. 18 оны 1 сарын 11-нд за $17,590,000 борлуулалт хийжсэн. Өнөөдөр бас тэр хэмжээнд бараг очсон байна. Тэр бас энэ дээр Stellar дээр хөрөнгө оруулагч нар бас мөнгө байршуулж байгаа байж болох талтай. За дараагийн зоос нь бол ADA буюу ADA гэж хэлж болдог энэ зоос байна. ADA дээр хамгийн бага ханш нь бол TIG 17 354 одоо нэгжтэй тэнцсэн байсан байна. 2017 оны 10 сарын 1-нд хамгийн доод ханш нь хамгийн дээд ханш нь $1.33 центтэй тэнцсэн байсан. 18 оны 1 сарын 4-нд 19 он гарснаас хойш хамгийн доод ханш нь 18 оны 19 оног нь энэ 18 оны 12 сараас хойш хамгийн доод ханш 0.02761,580 центтэй тэнцсэн байсан байна. 4 сарын 2-ноос хойш бол ингээд өсөөд буцаад 4 сарын 2-ны ханш дээр ороод ирсэн байгаа. Тэгэхээр ADA бас биднээс сонирхлыг татж байгаа. Бид бол энийг бол мэдээллийн чанартай өгж байгаа болохоос та бүгдийг яг энэ криптовалютууд руу хөрөнгө хий гэж зөвлөхгүй. Та бүгдийн шинжилгээг хараад өөрсдөө бас хөрөнгө оруулалт хийх үү яах вэ гэдгийг өөрсдөө тооцох хэрэгтэй. За энэ мөнгөн дүн дээр бол бас нэг их тийм айхтар хүмүүс хөрөнгө оруулалт хийх нь тэр мэднэстэй харьцуулбал бол бага байна. За дараагийн нэг зоос бол бид энэ YOTO-г онцолж авч үзэж байгаа. 200 хоногийн дундаж ханшаа нэвтрээгүй байсан. Ингээд яг лагны үзүүр бол ингээд туршиж үзээд байгаа. 4 сарын 1-ээс хойш ингээд энэ 200 хоногийн шоумыг бол ингээд нэвтлэх гэж үзсэн боловч яг цөмлөө дэше гарцсан юм байхгүй байна. 4 сарын 2-ны ханш бол 0.28 цент байсан. За 4 сарын 2-нд бол нэлээд өсөөд 0.4 цент хүрсэн байна. Буцаж унаад сая 28 хоногийн доод түн дээр хүрсэн байна 0.22. Одоогоор 0.31 центтэй тэнцсэн. EOS бол ингээд та бүгд харж байна ингээд огцсон өссөн 0.27 центтэй байж байгаад огцсон өссөн. Энэ бол энэ мэдээтэй холбоотой. Jaguar Land Rover бол YOTO-той хамтарч ажиллаад ийм ухаалаг машинд бол Violet гаргаж ирсэн байгаа төрөвч. Машинд бол энэ төрөвч гаргасан. Төрөвч машин барихтаа бол криптовалют бол холбогдож болохоор юм төрөвчийг YOTO компани Land Rover-тай хамтарч хийсэн байгаа. Энэ мэдээнээс болоод ханш болгоцсон өссөн. Ухаалаг машин.
явж байхдаа бол криптовалюттай холбоотой бүх мэдээлэл авах замын дохоо гэрэл бартаа ингээд шалгаад явуулдаг. Бэлтгэсэн дээрээ бүх төлөвлөлт хийж явах юм. Ямар ч тийм илүү үйлдэл хийхгүй зардал багтаа хэмнэлтэд цахилгаанаар ажилладаг юм машин Land Rover-ыг ажиллаж байгаа. За энэ мэдээнээс болоод бол энэ ханшуул 29-нд огцон өссөн. За хэдэн өссөн бэ? Өдөр харъя. За энэ хүртэлсэн гэдэг чинь 26% өсөлт үзүүлсэн байна. Нэг өдрийн дотор. За ингээд 4 сарын 2-ны одоо ханшнаас дэш ингээд гарцсан уул нь унжсэн. Энэ дээр биднээс бас баг зэргийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За дараагийн нэг криптовалют бол BAT Brave Attention Token гэдэг энэ браузер гаргасан компани токен байгаа. За энэ ханшин дээр бол биднээс 4 сарын 2-нд бол 0.28 центтэй байсан байна. Ингээд жоох өсөд энэ бол байнгын өсөлттэй явж байгаа юм токен байгаа. За хамгийн их хөндлөн та нарын хэмжээг нь хараарай. Энэ чухал ханшны төвшин бол энэ 0.29, дараагийнх нь 0.39, энэ доотлих нь 0.19 цент дээр бол ихэнх хүмүүс энэ дээр хөрөнгө оруулалт хийсэн байна. За босоо шугамын үзүүлэлтийг үзье. 3 сарын 28-наас бол нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгээд 15 сая доллар 3 сарын 29-нд хөрөнгө оруулалт хийсэн байна хүмүүс. Энэс хойш ингээд байн өсөлттэй явж байна. Энэ бол бас ирээдүйтэй криптовалют гэж үзэж байгаа биднээс. За ийм мэдээлэл ингээд та бүгдэд криптовалютын зах зээлээр хөрөнгөө зөв байршуулад ашигтай ажиллахыг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.